Биологийн ухааны дэд эрдэмтэн Ванлоо өвгтэй дүгүрмаа пастор нь төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор ингэрээ мялаалаа. За үнэхээр би бодож байсан бас ингэж их сэтгэл хөдлөн догтлно гэж үнээл хэлгээд эдийн хүртэл санаанд ороогүй. Бас өөр юм байна. Авралын бүлийнхэн ахан дүүс, анд нөхөд, ажлын газрынхан, аав ээжи, аваал гэрги, ач үрс. Энэ бүгдэд хамгийн гол нь ах өдрөдөм бас талархлыг өргөе. Мөнхийн улсын төлөө зүтгэе. Зэрэг хүний хувьд хэлээд Монголын төр Бурхны хаанчлалаар байх болтугай гэж бас ерөө юм. Маахта маш баяр хүргэе гэж хамт олонныхаа өмнөөс бас хэлмээр байна. Турмаахта баяр хүргэе. Тэгээд эзний дотор ингээд баруун тийш зүүн тийш хазаахгүй яваа. Үлгэр дуурал болж байгаа хараа бахарч байна. Өнгөрсөн цаг хугацаанд хийсэн үйлчлэл хамтаа мөр зэгцэн бас эгийн цаг үед үйлчилж, заа сургаж, зөвлөж байсан цагууд дэшнэд үнэхээр хөвдөө талархаж байна. За нөгөө талаар бас Библийн орчуулга дээр гарч байгаа маш олон янзын бидний бас олж мэдээгүй маш олон янзын төвөгтэй хэдний асуудлуудыг цэгцэлж байсан Христ итгэл гэдэг энэ үгийг хүртэл өнөөдөр бид нар чөлөөтэй хэрэгэлдэг болсны бас нэг шалтгаан. За төрийн дэд Алтан гадас одоо авсанд нь дүгүрмаахта юуны юм баяр хүргэе. Тэгээ энэ Алтан гадас одон болон Библи орчуулгад оролцсон хувь нэмрийг үнэлж бас Христийн биед оролцсон хувь нэмрийг үнэлж өгсөн гэж ойлгож байгаа. Мэдээж өмнө нь бас докторийн ажил хийсэн, янз бүрийн багш сургууль мужигч ажил хийсэн гэдэг бас үзүүлэлтээс явж байгаа. За манай нийгэмлэгтэй холбоотой нь ерөөсөө Библи орчуулга, Библи орчуулгын хяналт, засвар, бас Библи орчуулганд оруулсан түүний одоо хувь нэмэр, үг хэллэг, янз бүрийн найруулга гэд бүх зүйлийг үнэлж одоо энэ шагналыг өгсөн гэж ойлгож байгаа. Тэгээд нийт Библи уншигч нарынхаа өмнөөс, харимчдын үлгийн нийт хамт олонны өмнөөс, бас нийт Христ итгэгчдийн өмнөөс дүгүрмаахта дахин баяр хүргэе. За өнөөдөр энэ цагт Монголын эгийн төрийн одоо шагнал соёрхол төрийн Алтан гадас одон заагаард за ийм айхтар их завшаан төхөөж энэ бол нөгөө улсын маань одоо дунгасан өдөр орчны 11 сарын 25-нд болсон байна. Тэгэхээр талархаж байна. Зүгээр би аврагч эзэн Есүстэй учирч аюул тамын ялаас мултарч аливаа муугаас холдоогүй бол Алтан гадас байтугай төмөр хадаасгүй илтэх байсан байх. Иймээс би ахуугийн төр анд нөхөд аав ээжи аваал гэрги ач үрс алдраа багчуудаа хамгийн гол нь өвний төлөө хүчин зүтгэсэн манайхан ажлын газрынхан ариун бичээсийн үнэхээр талархаж байна. Энэ бол та бидний хамтын шагналаа хувааж хаяа 7 хоногор зүүжсэн ч болно гэж бодож байна. Үнэхээр талархаж байна. Монголын бичиг бичээс ямагт ариун байх болтугай гэж ирвэё. Баярлалаа. Манай улсын Христ итгэлт иргэд эрдэм бүтээл, эгэл даруй зүтгэлээрээ улс орондоо хувь нэмрээ оруулж явааг Монголын төр засаг маань үнэлж харж, хүндэтгэж үздэг гэдгээ пастор Дүгүрмаа долгосон энэхүү шагналаараа илэрхийлж байна хэмээн харж талархаж байна. Сүүлийн 20 гаруй жил Монгол Библи орчуулгын хороо, Монголын Евангелийн эвсэл, ариун бичээс нийгэмлэг, Монгол Христ итгэл судлалын хүрээлэн зэрэг байгууллагуудад Христ итгэлийн судалгаа шинжилгээ, ариун Библийн хянагч орчуулагчаар итгэл сэтгэлээ зориулан ажилласныг үнэлэн ийхүү шагнажээ. Ингээд пастортаа урт наслаж, удаан жаргахыг эзэн Явегийнхаа нэрээр өрөөж байна.